Хай, сайн байцгаана уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. 2026 онд олж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд та нарыг харсан чинь бүр догдолж байна. 26 оны анхны бичлэгээр уулзж байна. За тэгээ 25 он бол маш үр өгөөжтэй гайхалтай он байлаа. Миний хувьд, таны хувьд ямар байсан бэ? Гэхдээ зүгээр сэтгэл санаагаар унсан, сэтгэл зүйн асуудалтай, маш стресстэй туйлдсан, ядарсан бол та энэ бичлэгийг заавал үзээрэй. За тэгээд 2025 онд коучинг өгч яхад бол маш олон хүмүүс надад хандж ирсэн. Хүний анхан шатны хэрэгцээ бол бид унтах ёстой. Бид эрүүл хооллох ёстой. Бид дасгал хөдөлгөөнөөр хөдөлгөөн байнга хийх ёстой. Мөн нөгөөх нь яах вэ гэхээр сэтгэл санаагаа эрүүл байлгах ёстой. Инхэн зайлшгүй ёстой. Гэтэл би унтаж чадахгүй шүү дээ яах юм. Ажил бүтэхгүй унтаж чадахгүй шүү дээ бас. Яах вэ? Стресстэй унтаж чадахгүй шүү дээ. Өрнөнд орц өрнөөсөө гарч чадахгүй унтаж чадахгүй шүү дээ. Гэтэл энийг яах вэ? Стресс бий болцсон. Үнэхээр сэтгэл зүйн гүн хямралд орцсон. Өөрийгөө эдгэж чадахгүй шүү дээ. Өглөө босоод яах вэ гэсэн айдастай. Би одоо яаж амьдрах вэ? Яавал энэ өрнөөс гарах вэ гэж асууж шүү дээ. Бараг 80% тэгж асууж шүү дээ. Үнэхээр одоо би өөртөө итгэлгүй байгаа хүнийг та одоо итгэлтэй бол гэж хэлж чадахгүй байхгүй юу? Унтаж чадахгүй байгаа хүнийг та одоо унтаад үз гэж хэлж чадахгүй байхгүй юу? Яагад гэвэл цаанаасаа би организм нь унтаж чадахгүй болсон. Тэгэл яг нэг унтаж чадахгүй, дасгал хийхгүй, айдас тэр залхуурал тэр нөгөө сэтгэл ирч хүчгүй байгаа болохоор юу ч хийж чадахгүй шүү дээ. Юу хийх юм бэ? Угаасаа хийж чадахгүй. Сэтгэл зүйн докторгүй нөгөө галзуу солиотой юм шиг болсон. Түүнийг ингээ өөр зүйлээр гаргадаг, найзтайгаа гардаг, арх тархсуудаг, шоуддаг, зугаац ингээл хийдэг. Тэгээ бүр тартагтаад тулахаараа за надад нэг коучинг хэрэгтэй байна, ментор хэрэгтэй байна гэж орж ирдэг. Тэгэд яг ийм хүнээс л асар их тууштай байдал шаарддаг. Надтай одоо жил, 2 жил, 3 жил явж байгаа хүмүүс байна штэ. Коуч би одоо ингээд яг ийм хийсэн. Би анх тантай уулзж байхдаа ямар ч өөртөө итгэлгүй, ямар ч өөртөө хурам зариггүй, ирж хүчгүй. Нэг л их айдастай нөгөө сэтгэлэн төгшүүртэй, гунигтай, ичүүртэй байгаад байсан. Тэгтэл би одоо маш сайхан болцсон байна штэ. Би ингээ хийж чадсан байна штэ. Ямар ингээд 2025 оны жилийн эцээр надад өнөлж авах. Энэ бол үнэхээр гайхалтай. Гайхамшигтай амьдрал таны хүлээж байхад яагаад одоо ингээд залхуураад өвдгөө тэврээд 4 ханны голд ингээд суугаад байна. Тун харамсалтай. Тэгэхээр үйлдэл авъя манайхаа үйлдэл авъя. Тэгэхээр яг энэ стресс хямралын 90-100-д та бясалгал хийх ёстой. Би яагаад бясалгалын видеогоор та нарын нүдэд бөмбөгдөд байна вэ гэхээр яг энэ л үедээ сэтгэлээ жоохон тайвшруулад яг тухайн үедээ анзаараад яг одоодоо ирээд ингээд зогсчих юм бол маш сайн. Энэ сэтгэлийг анзаарч чадж байна гэдэг чинь оюун санаа бие мах бодоо өөр дээр авчираад анхаарлаа авчрах төдөд бүх зүйл боломжтой байна гэж хүн өөрөө сэтгэж эхэлт юм байна. Ерөөсөө л өөр дээр анхаарлаа төвлөрүүлэх бүх 16 наснаас дээш бүх. За ер нь одоо нөгөө бясалгал хийдэг хүмүүсийн судалгаагаар 2040 50 он гэхэд бясалгал хийж чадахгүй хүн амьдрч чадахгүй гэсэн судалгаа гарсан байна. Яад гэвэл өөрөө өөр дээрээ анхаарч чадахгүй, өөрийнхөө сэтгэлд эзэн болж чадахгүй, өөрийгөө яаж байна гэд өөр дээрээ анхаарлаа өгч чадахгүй хүн яаж амьдрах юм бэ? Тэр сэтгэл санааг удирдах чадахгүй, тэрийг зохицуулж чадахгүй штэ. Тэгтэл ерөөсөө амьсгалаа анзаараад тэр сэтгэл санааг анзаараад тогтооцсон байхад бол амьдралаас бүр сайхан бүх зүйлийг авах бүрэн боломжтой. Яг сэтгэл санаа тогтоод сэтгэл зүй дээрдэд ирэхээр хүн унтаж чаддаг болно. Дасгал хөдөлгөөн хийдэг болно. Тэр ирч хүч, тэр гайхалтай ирч хүчийг өөрөөсөө ундруулдаг болно. Тэгээд нөгөө өөртөө итгэл нэмэгдэнэ. Гайхалтай биш үү? Өөртөө би үйлдэл аваад энэ амжилтанд хүрэх боломжтой байна гэж итгэнэ. Тийм л энэ. Ийм л амархан. Тэр хэдүүлээ яагаад би бясалгалын бичлэг оруулаад байна гэхээр өөрийгөө анзаарч сурах нь байна. Өөрийнхөө дотор гүний гүнд байгаа тэр гайхалтай охиныг сэрээлтэй.
Тийм. Тэгэхээр бичлэг маань жоох хуурт болох гээд байгаа учраас өглөө яаж эхлүүл нь яг өдрийн турш хүний сэтгэл санаа тийм байдаг. Өглөөний дадал зуршил бүхэл бүтэн хүний амьдралыг өөрчилдөг. Тэгэхээр өглөөгөө би яаж эхлүүлдэг талаар танд хуваалцъя. Тэгэхээр хэдүүлээ өглөө босоод нэх гой суугаад дам бүм орчинд өөрийгөө ажиллах нь 3 минут ч хамаагүй 5 минут ч хамаагүй. Ямар ч дуу тавихгүйгээр. За тэгээд бясалгал амьсгалын дасгал бол үнэхээр гайхалтай хүнийг үнэхээр гоё ойлгож чаддаг. За би тэгээд сүүлийн үед яадаг болсон бэ гэхээр сүүлийн сар гүнзгий амьсгал аваад 4 тонн бариад 7-8 тонн гаргаж байгаа. Одоо гүнзгий амьсгал авлаа. Сайхан төвжлээ. Амьсгалаа гаргалаа. Энэ амьсгалын дасгал яадаг вэ гэхээр бүх бие эд организм эд эсийг бүр ингээд гүнээсэн сэргээж өгд юм байна. Ерөөсө гүнзгий амьсгалах төдийд биеийн бүх хэсэгт би аюулгүй байгаа юм байна. Би төвлөрсөн байгаа юм байна. Би бүх зүйлийг хүлээж авахд нээлттэй байгаа юм байна гэсэн тохио өгдөг. Тэгэхээр энэ амьсгалын дасгалаар өглөө болгоо өөрийгөө гоё нээж ягаарай. Мөн өглөөний төвлөрлийн нэг 5 минут ч юм уу 10 минутын бясалгалаар өөрийгөө гайхалтай би бүх зүйлийг татах боломжтой гэсэн тийм үр үнцийг өөртөө суулгаж ягаарай. Мөн би affirmation-год оруулаад идэв штэ тий. Энэ affirmation-гийн эерэг өгүүлбэрүүд яагаад чухал вэ гэхээр энэ маань үнэхээр мэдрээд ингээд чин сэтгэлээсээ мэдрээд чин сэтгэлээсээ төсөөлөөд тэрийг ингээд биеийнхээ эдис болгон чингээгээд далд хумсартаа кодлоход таны амьдралд өөрчлөгдөхгүй зүйл үгүй. Таны амьдралыг бүх зүйл өөрчилнө. За тэгээд төсөөлөл 1 минут суугаад нэг сайхан гүнзгий амьсгал аваад өнөөдрийн байгаа эрч хүчтэй гайхалтай зүйлийн талаар төсөөлж байна. Өнөөдрийн өдрөө төсөөлж байна. Өнөөдөр өдөр ажил дээр очиод ямар гоё гайхалтай байсан талаар төсөөлөд гарахад яг тэр зүйл амьдралд чи иргэд ирж идэг. Энэ бол үнэхээр гайхалтай. За тэгээд дасгал хүн өвчлэн ингээд сэтгэл готролд ордог. Сэтгэл готрлыг хамгийн бүр мөсөөр нь уг үнцээр нь айлгах арга бол дасгал. Тэр тусмаа хөлсөө гадагшлуулах байдаг. Тэгэхээр та бүхэнд юу хэлж байна гэхээр өглөө болгон нэг 20 минутын кардио дасгал. Бүр ингээд чин сэтгэлээсээ хийгээд өөртөө урам өгч аваа. Дараад нь ямар нэгэн шин зүйлийг амьдралдаа оруулж ирж суралцах. Хэрэггүй зүйл биш, хэрэгтэй зүйлийг амьдралдаа оруулж ирж суралцах. За тэгээд өдрийн тэмдэглэл хөтлөө дасгал төлөв бичих. 2026 оны хамгийн ихний бичлэгээрээ би танд төлөвлөгөө гаргаасаа гэж хүсэж байна. Яг гэвэл хүн өглөөнөөс орой болтол байх алхмаа ерөөсөө төлөвлөж чаддаггүй. Төлөвлөж чаддаггүй учраас та үр бүтээлгүй байдаг. Үр бүтээлгүй учраас амьдрал чинь нэгэн хэвийн хэмжээнд байдаг. Уйлдал аваад үр бүтээлтэйгээ төвлөрөөд бясалгалаа хийгээд амжилттай маш гоё үгийн сандаа төвлөрүүлээд энэ далд хумсарт энэ зүрхэнд суулгацсан тохиолдолд та гайхамшигтай бүхний хийж чаднаа гэж хэлмээр байна. За тэгээд эцэст нь хэцүү байвал хэдүүлээ өглөөний гайхамшиг өөрийнхөө амьдралд бий болгоё. Гоё. Тэгээд тэр бий болсон сэтгэл зүй дээр бясалгалаа хийж өөрийнхөө сэтгэл зүйг ангаая. Амьдралдаа хүслийн самбар хийж тэр зүйлээ татъя. Төсөөллийн дасгал оруулсан байгаа. Төсөөллийн дасгалаар энергийн өндөр давтамжинд оръё. Дасгал хийж эрч хүч сууж энерги нэмэгдүүлж тэр сэтгэл готрол тэр сэтгэлийн өвдөлтөөс салъя. Бясалгал болон амьсгалын дасгал хийж өөрөөрөө ажиллаж маш гоё эрч хүчтэй болъё. Тэгээд шинэ өөрийнхөө хувилбарыг бий болгомоор шүү дээ. Шинэ биегээ бий болгомоор шүү дээ. Тэгээд тэгэхээр надтай хамтдаа шинэ биегээ бий болгоцгоё. Тэгэхээр надтай хамт байсанд маш их баярлалаа. Бичлэг жоохон хий гэж утсан ч маш их уртсах гэдэг учраас ингээ өндөрлөе. Таад маань бас залхаж явах. Bye bye.